Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхтийг нэмэгдүүлэх нь урайндор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дорнтой аймгийн хэмжээнд нийт 4,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдний 3.7% нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хуулиар олгосон эрхийг эдлүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох зэрэгээр шатраатай ажлууд хийгдэж байгааг хэллээ. За тухайлбал хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл 25 ажилтны тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулах хүрээнд 98 байгууллагад 158 иргэн ажиллаж байна. За үүний дээр тухайн иргэний хөгжлийн бэрхшээлтэн тохирсон ажлын байранд зуучлах, ажил олгогчид санал болгох, судалгаа хийх зэрэг ажлууд хийгдэж байна. Төсөл хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангаас нийтдээ 6 хөтөлбөр хэрэгжүүлдэг дотор хөдөлмөр эрхлэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр бас байдаг. За энэ дээр бол ковот бол маш багаар ирдэг. Ер нь жилийн жилдэл одоо нэг 10 хүрэхгүй хүмүүст одоо санхүүгийн дэмжлэг одоо үзүүлэх юм одоо ковот батлагдаж ирдэг. За энэ дээр бол нийтдээ нэг 8 одоо төсөл шалгаруулахаас нийтдээ нэг 50 гаруй төсөл бол ирсэн. Тэгээ эндээс бол 8 хүмүүс нь одоо төслийн сонгуульч шалгаруулалтанд ороод шалгараад тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ өнөөдөр энэ үйл ажиллагаанд одоо яг төсөл хөтөлбөрт одоо сонгуульч шалгаруулалтанд хамрагдаад үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс маань үзэсгэлэнгээр авалтайгаа авалт зохион байгуулж байгаагаар бас онцлог болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн 7 хоногт тулгамдж байгаа асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилдаа ирж аж хунааны зардалд төр дэмжлэг үзүүлнэ гэж хуулинд тусгасан байдаг ч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар энэ залд хэрэгждэггүй. Тэгвэл Дорнтой аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар Европын холбооны СЭКИМ төсөлтэй хамтран 10 хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажилдаа ирж аж хунааны зардлыг шийдвэрлэн туршилтаар хэрэгжүүлж байна. За түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулж байгаа ажил олгогчийг дэмжих бодлого шийдвэр хөрсөн дээрээ бууж ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах сонирхол нэмэгджээ. Ажиллагчийн зүгээс одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллах хүсэлтэй хүмүүсийн анкетыг бүглүүлээд эндээс нь одоо ажил олгоно л гэж байна. За манай байгууллага нь талын буян дөргөө гэдэг одоо Дорнтой аймагт хоршуулгын үйлчилгээ эрхэлдэг ийм байгууллага байдаг. За манад ер нь бол нэг цагийн ажилд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо авах боломжтой маа гэдэг үүднээс бид нар энэ зөвлөгөөнд одоо сууж эндээс бид нар ажил ирж хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бас тохирох одоо ажлын байранд авах тийм бодолтойгоор ирсэн байна. Одоо би 2 жилийн өмнө төсөлд хамрагдсан байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгээд одоо ингээд төсөлд хамрагдаад юмаа хийж байгаа. Тэгээд одоо яг ингээд борлуулалт бол жоохон тийм удаан байгаа л да. Гэхдээ яг захиалгаар бол ингээд ганц хоёр хийдэг. Тэгээд өөрөө нөө хөгжлийн бэрхшээлтэй болохоор жоохон өөрийнхөө бие тааруулаад тэгээд ямар ч зүйл ингээд олон юугаар ингээд ачаал бас ингээд авахд өөрөө эрүүл мэнд жоохон таар байгаа. Тэгээд өөрийнхөө юмдаа зарцуулаад өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулаад ингээд хийж байгаа. Тэгээд захиалга аваад ийм үзэгслэн халамжаа зохиож байгаа. Эсвэл энэ тэнцэг үзэгслэнд оролцоо тэрэндээс захиалга авч юм хийдэг. Төрөөс дэмжлэг авч яасан уу? Төсөлбөрүүдэд хамрагдаж яасан уу? Би яг одоогоо бол өөрөө нэг суралцах байдалтай болохоор тийм тусалсан авъя гэж бодохгүй байгаа. Өөрөө суралцах явцдаа юм хийж байгаа болохоор ер нь бол өөрөө болсон гэж үтсэн тэр цагта хөдөлмөр халамжаас тийм төсөл хөтөлбөр байдаг гэж надад дандаа хэлдэг байхгүй. Миний дөө ингээд юм байна чи тэрэнд хамрагдаа гэхээр би өөрийгөө жоохон голсийгээд яг тэрэнд над хамаадаханд хамрагдах байгаа. Ер нь бол тийм бодол байгаа. Одоо захаад нэг 2 жил өшөө бүр сайн гарын дүүтэй болцоход тэрэнд нь оролцъё гэж бодож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг дор үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хүний хөгжлийн ордныг улсын цэвэн хөрөнгө оруулалтаар барьж байна. Мөн тэдний гарцаар гарах аюулгүй байдлыг хангах зорилгоор дууд гэрлэн дөхөөг хамгийн их хөл хөдөлгөөнтэй газруудад байршуулсан гэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх болоод нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгааг онцоллоо.